За сайн байцгаана уу? За ингээд спорт тайртай болон сагсан бөмбөөр хичээлдэг хүүхд залуучууд болон анх эгч нартай бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За би найзуудтайгаа нийлээд одоо өөрийнхөө сонирхлын дагуу сагсан бөмбөгийн спорттой холбоотой цуврал бичлэгүүдийг оруулахаар ингээд YouTube сувг болон пэйж хуудсыг ажиллуулж эхэлсэн. За ингээд манай эхний дугаарыг хүлээн авна уу? Найзуудтайгаа сагсан бөмбөг тоглохын ач холбогдол. Сагсан бөмбөг нь өндөр эрчимтэй хөдөлгөөнтэй спорт тул зүрхний цохилтыг идэвхжүүлж цусны эргэлтийг сайжруулна. Зүрхний шигдээс даралт ихсэх, чихрийн шижин зэрэг архаг өвчнөөс сэргийлэхэд тустай. Гар, мөр, цээж, хэвлий, гуй, шилэг зэрэг бараг бүх булчин ажилдаг тул өсрөхгүй хөдөлгөөн нь ясны нэгтийг нэмэгдүүлж, яс сэргийчгээс сэргийлнэ. Мөн дасгал хийх үед эндорфин ялгарч, стресс тайлагдаж, сэтгэл санаа тогтворчно. Тоглолтын явцад хурдан шийдвэр гаргаж сурах ба ой тогтоол, логик сэтгэлгээ сайжирна. Хамт ялж, хамт хожигдох нь итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлдэг. Зөрчил маргааныг соёлтойгоор шийдэж сурахаас гадна хүн бүр үүрэгтэй байж хамтдаа зорилгодоо хүрэх, бусдыг ойлгож дэмжих чадварт төлөвшнө. Эцэст нь хэлэхэд найзуудтайгаа сагсан бөмбөг тоглох нь зүгээр нэг тоглоом биш, харин эрүүл бие, эрүүл сэтгэл, бат бөх нөхөрлөл, зөв хүмүүжил бүрдүүлэх цогц үйл ажиллагаа юм. Street basket пэйжийн зүгээс шинэ оны ихэнд челленж зардыг гэж утсан. Тэр нь ямар челленж вэ гэхээр бүгдээрээ зон дээрээс буруу ард шидэд гол оруулцгаая. За тэгээд челленжтэй холбоотой зүйлсийг доор description линкээс бүгдээрээ харцгаарай. За эхэлцгээе. Харсан уу?